тийм үе тохиож ерөөсөө байгаагүй. Ер нь бол одоо юмд хийж байгаа юмд эргэлзэх одоо юу гэх юм би авсан одоо миний одоо санаачлаад хийсэн ажил зөв буруу юу гэдэг дээр эргэлзэх үе бол мэдээж байлгүй байх. Тэгвэл санаачилсан юм болгоно. Гэхдээ нийтдээ ингээд явж байгаа замаа харж байгаа. Тэгээд одоо би өстө болохгүй нэ одоо гэж одоо эргэлзэжсэн цаг үе бол байхгүй. Мэдээж нөгөө нэг нийт одоо бизнесийн урт хугацааны дээр итгэл алдарч ирсэн үү гэсэн одоо асуулт байвал үгүй. Харин би одоо өөрөө энийг чадахгүй байна уу? Энэ дээр одоо сурах зүйлсүүд нь дутуу юмнууд нь юу вэ? Тийм момент бол байнга тохиолгүй яах вэ? Юм одоо юм болгоныг мэддэг юм шиг бол мэдээж биш юм чинь одоо анх удаа хийгээл үзэл гүйцэтгэх сэхлийн ажлыг анх удаа үзэл явж байгаа. Тэр мэдхгүй юм зөндөө байгаа. Хамгийн гол нь нээлттэй сонсох хэрэгтэй тий. Мэдээж одоо удирдах зөвлөл за тэгээд одоо илүү туршлагатай хүмүүс тэгээ багийнхан тэгээд үйлчлүүлэгчээ сонсох тэгээд ажилчдаа сонсох тий. Ингээд сонсч ижил дараа нь одоо юу их вэ гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр тиймэрхүү маягаар явсан гэх юм уу? Тий. Тэрээс биш одоо бизнесийн урт хугацаанд дээр бол би ерөөсөө огт хэрэгэлцэхгүй. Яа гэвэл энэ аюул энгийн л харагдаад байгаа юм л да. Одоо ингээд өдөр тутам хүмүүслүүлж байгаа 60000 хүнсний дэлгүүр 1000 гаруй цайны газар ресторан ингээд байж байна. Тэгээд энэ одоо жижиг цэгүүдэд ямар ч стандарт алга. Тий. Тэгэхээр олон улсын стандарт оруулж ирээд ингээд нутагшуулах гэж байна. Юм ингээд сайжрах гэж байна. Тэгээ ингээд юм ингээд сайжруулах үйлсийг хин нэг хийж л таараа. Тэгээ яг тэрэн дээр нь одоо бид нар цаг үедээ бол ийм хариуцлага хүлээсэн байгаа юм байна. Энийг одоо дараагийн шатанд гаргах юм үүрэгтэй хүмүүс явж байгаа юм байна. Тэгэхээр энэ урт хугацаанд бол ерөөс хэрэгэлцэхгүй байна л гэж. Тэгж боддог тий.